Сайн байцгаана уу? King Tower төслийн менежер Орон Чимээ байна. За өнөөдөр би та бүхэнд цоо шинэ өнгө төрх интерьер дизайнтай 5 дугаар ээлжийн одоо шинэ орон сууц шинэ захиалга гарч байгаа байраа танилцуулах гэж байна. За 5 дугаар ээлжийн хувьд маань 58.5 м квадратаас 232 м квадрат хүртэл 2-оос 6 өрөөний сонголттойгоор захиалгаа чиглэсэн байна. За 5 дугаар ээлжийн хувьд Белүг хүсний Ренес брендийн шилэн болоод металл фасадыг хийж өгсөн мөн шалнаасаа таа зүрсгийн өндөр цонхтой байгаа. За 2 блок дундаа King Tower гэсэн үйлчлэг хэсгээр холбогдож байгаа. Үйлчлэгийн одоо орц маань уртлаасаа болон хойтлоосоо гарсан ингээд төв орцтой. Лобби танхим болоод reception 24 цагийн харуул хамгаалалт маань бас нэг давхартай ингэж байрладгаараа даваа талтай байна. Айл болгоноор үзэхээр төлөвлөсөн мөн дээрээс нь айл бүрийн аядахтай байдлыг хангах үүднээс террас болоод ногоон байгууламж хэсгийг шийдэж өгсөн. За ингээд хамтдаа 157 м квадрат бүхий 5 өрөө орон сууцтай орж танилцъя. За би одоо яг ингээд 157 м квадраттай 5 өрөө барилга орж ирлээ. За гадна хаалга нь хамгийн түрүүнд болоод одоо энэ гадна хаалга байна. За гадна хаалганы хувьд болоод ирэхээр Германы Хорн брендийн хаалгыг суулгаж өгсөн. За энэ хаалга нь болохоор дуу тусгаарлалт чимээ одоо алдагдалтыг маш сайн хаадаг. Дээрээс нь хуруугаар кодоор чипээр түлхүүрээр гэдэг энэ дөрвөн төрлөөр онгодог дижитал хаалга байгаа. Ган төмөр, сайн чанарын ган төмрөөр хийсэн хаалга байна. За ингээд цаг хэдүүлээ цаашаа орцгоё. За би яг одоо 157 м квадраттай 5 өрөө орон сууцанд ороод ирлээ. Энэ байр маань болоод ирэхээр нийтдээ 3 арин цэрийн өрөөтэй, 4 унтлагын өрөөтэй, 6.5 м квадрат террастай байр байгаа. За одоо яг одоо үүд хэсгийг та бүхэн харж байгаах маш гоё том шийдэж өгсөн. За ингээ гараа алдлаа зогсоход бол ийм том хэмжээтэй. За мөн ингээд үүднийхээ хоёр талаар ингээ тойруулаад ханы шкафа тавих боломжтой. За энд харагдаж байгаа өрөөнд бол хүүхдүүдийн ариун цэрэг өрөө хэсгийг шийдэж өгсөн. За ингээ хойдолтой болоод ирэхээр хоёр хүүхдийн өрөө хэсэг барилж байгаа. Яг хүүхдийн өрөөнийхөө хажуу талд хүүхдүүдийн ариун цэрэг өрөө хэсгийг шийдэж өгсөн. За дотор тоноглолын хувьд болоод ирэхээр хэрэглэгчтэй одоо чанар баталгааг амладаг Америк нэгдсэн улсын Kohler брендийн тоноглолуудыг суулгаж өгсөн. За мөн дээрээс нь цахилгаан радиаторууд нь бүгд цахилгаанаар халдаг, хүссэн үедээ салгаад хүссэн үедээ залгах боломжтой. Ийм одоо тоноглолуудыг суулгаж өгсөн. За мөн дээрээс нь одоо доторх ариун цэрэг өрөөнд ашиглаж байгаа платаны хувьд болоод ирэхээр Италийн Tempini брендийн платаг ашиглаж байна. За хэдүүл ийшээ хүүхдийн өрөө рүү орцгоё. За ингээд баруун талдаа болоод ирэхээр хоёр хүүхдийн өрөө хэсэг манд байрлаж байгаа. За яг энэ голд бол бага насны одоо хүүхдүүдийг оруулах боломжтой. Мөн дээрээс нь одоо нөгөө нэг гаднаас ирсэн одоо зочид гişтэй байрлуулах эсвэл хүүхд тасрагчаа ч юм уу энэ өрөөнд бас байрлуулах боломжтой. Бид одоо ингээд эрэгтэй хүүхдийн өрөөгөр ингээд тогтчулсан байна. За энд болоод ирэхээр арай өсвөр насны хүүхдүүдийг байрлуулах боломжтой юм том өрөөг шийдэж өгсөн. За харагдцсан хувьд болоод ирэхээр зүүн тал руугаа буюу цэцэрлэг төрлийн тал руугаа харсан харагдцтай. Зүүн болоод урагшаа харсан цонхтой ийм байр байна. За одоо хэдүүлээ уртлын хэсэг рүү явж үзцгээе. За ингээ хүүхдийн өрөөнөөс гараад том өрөө орох хэсэг маань бас мөн ийм гоё том саруулхан үүд хэсгийг шийдэж өгсөн. За энд болоод ирэхээр задгаа буюу open ийм галтгоо хэсгийг ингээ шийдэж өгсөн байна. Одоо ялангуяа ээжүүд, эмэгтэйчүүд маань ингээд хоолоо хийнгээ, зургатаа үзэнгээ хүүхдээ бага насны хүүхдээ болоод эндээс харах боломжтой мөн маш гоё том айландыг ингэж шийдэж өгсөн. За галтгоо болоод том өрөө хооллох хэсэг маань ингээд задгаагаа буюу хамтдаа ингэ шийдэж өгсөн. За энд болоод ирэхээр хооллох хэсэг маань 6-аас 12 хүний ширээ засах боломжтой. За харагдцсан хувьд болоод ирэхээр зүүн буюу урагшаа тал руу гарсан цонхны харагдцтай учраас та одоо яг цэцэрлэг түрээлийн тал руу маш гоё үзэсгэлэнтэй харагдцыг одоо харах боломжтой байна. За том өрөөний хувьд болоод ирэхээр шалнаасаа таа зүрсэн ийм шилэн цонхнууд явж байгаа. Доогуур бол ил пар явахгүй байгаагаараа мөн давуу талтай шууд байгалийн гэрлийг өдрийн турш гэртет нь гоё мэдрүүлэх ийм боломжтой. За хэдүүлээ том өрөөндөө гоё сууж үзье. За зочны өрөөндөө бол ингээд суухад бол зургаттайгаа хит ойрхон юм биш, бас хит хол биш, яг харааны төвшөнд тааран ингэж одоо зохион байгуулсан. За мөн дээрээс нь хэдүүлээш цонхтойгоо бас танилцъя. За цонхны хувьд болохоор 2.8 м-ийн өндөртэй. За гадна ингээд шилэн шалнаасаа таа зүрсэн юм өндөр цонхыг суулгаж өгсөн. Мөн доогоороо ил пар явахгүй, доороосоо шалны халаалттай байгаа. За мөн 3 давхар вакуум цонхнуудыг суулгаж өгсөн. Тэгэхээр
дуу чимээ болоод дулаан алдагдал байхгүй гэсэн үг. Гаднаас мөн нарны хит ягаан туяаг одоо гэрт оруулахгүй ингэж хит халтыг бол үүсгэхгүй ийм даваа талтай байгаа. За одоо яг одоо там өрөөнөөс гараад миний харагдаж байгаа хойдол буюу баруун талдаа одоо хоёр унтлагын өрөөсөг барилж байна. За та бүхэн бас энэ шал хэсгийг харж байгаа. Германы тэрхүүрний брендийн одоо сайн чанарын Balkanten шалыг одоо бас хийж өгсөн байна. За хэдүүлээ ийшээ хүүхдийн өрөөрөг орж танилцъя. За мөн ингээд энэ хаалга хэсэг маань одоо маш гоё юм өндөр том саруулхан шийдэж өгсөн. За энэ далаад ирэхээр бага насны бас модел юм жах хүүхдэд оруулах боломжтой. За бид хэд бол ийм хөрхөн эмэгтэй хүүхдийн одоо өрөөгөр ингэж тогтчулсан. За мөн дээрэс нь энэ обоонуудыг харах юм бол бүгд угааж арчиж болдог. Одоо хүүхдийн биед, хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй одоо солонгосын ээлжийн хаваас юм эко ханийн цаасуудыг ашигладаг. За миний одоо ийш баруун гар талд болоод ирэхээр одоо аав ээжийн буюу мастер бедрум маань одоо байрлаж байна. За мөн дотроо болоод ирэхээр хувцсны өрөө хэсэг болоод харин цэрийн өрөө хэсэг нь хамт байрлаж байгаа. За мөн мастер унтлагын өрөөг маш гоё том шийдэж өгсөн. Бас нэг гоё даваа тал нь мастерасаа шууд гадагшаа террас руугаа гарах боломжтой. За энэ хэсэг маань мөн адил шалнаасаа тааз өгсөн юм өндөр гоё том цонхтой байгаа. За хэдүүлээш хувцсны өрөө болоод ариун цэрэг өрөө хэсэг рүү орж танилцъя. Мөн дээрэс нь одоо ингээд цахилгаан тоноглолуудын хувьд болоод тэгэхээр Panasonic брендийн ийм тоноглолуудыг ашигласан. За King Tower 5 дугаар ээлжийн хувьд болоод тэгэхээр барилгынхаа бүхий л түвшинд одоо дэлхийн одоо чанар чансаад нийцсэн Европ стандартын тоноглолуудыг ингэж тавьдаг байгаа. За энэ хэсэгт болоод ирэхээр хувцсны өрөө хэсэг харагдаж байна. Мөн одоо маш гоё том хэмжээтэй байгааг та бүхэн харж байгаа. За энэ дотор болоод ирэхээр мастер ариун цэрийн өрөө хэсэг маань байрлаж байна. За мастер ариун цэрийн өрөөний хувьд болоод ирэхээр та бүхэн сонголтоо хийхдээ доторх энэ ариун цэрийн өрөөний бэлтааны өнгө өрөөнүүдэд орж байгаа обооны өнгөө манахаас сонгох боломжтой. За мөн дээрэс нь одоо дотор ашиглаж байгаа материалуудын хувьд болоод ирэхээр бүгд Kohler брендийн тоноглоод ашиглаж байгаа. За цааталт нь гам зэвэрдэггүй хоолоонууд явж байгаа. За мөн утаснуудын хувьд болоод ирэхээр Оросын сайн чанарын одоо цахилгааны утаснуудыг ашиглаж байгаагаа даваа талтай байгаа шүү. За би дөнгөж сая 157 м квадраттай 5 өрөө орон сууцаа танилцуулаад баслаа. За та манай 5 дугаар ээлжийн байруудыг маш гоё төлбөрийн уян хатан нөхцлөөр авах боломжтой. 80 м квадратаас доошо байран дээр ипотекийн 6% зээлийг та бүхэн санал болгож байна. 100 м квадратаас дээшээ байран дээр Централ Капитал банк бус санхүүгийн байгууллагын жилийн 6% хүүтэй мөн зээл гарч байгаа. Хаан болоод Голомт банкын сарын 1% хүүтэй онцгой зээлээр та орон сууц худалдаа авах боломжтой. Мөн дээрэс нь компани тэг хувийн хүүтэй зээл буюу 1 жил хүртэлх хугацаанд хүүг хуваан өгөх боломжтой байгаа шүү. За мөн King Tower хотхны давуу талуудыг дуртахад хотхон дотроо 1000 хүүхдийн олон улсын Кембриж хөтөлбөртэй Монгол бэлэг оюун зохицуулбар сургууль цэцэрлэгтэй. За дээрэс нь King Club гэдэг одоо орчин суугчдад зориулсан Astra Full брендийн 5 замтай 25 м-ийн урттай усан бассейн, Matrix брендийн нэж бүрэн тоноглолтой фитнес клуб, спорт залыг одоо бид шийдэж өгсөн. Мөн дээр 8 сард та бүхэн захиалга хийгээд төлбөрийн нөхцлөөсөө хамаарат 1 жил хүртэлх эрхийн бичгийг бас бэлгэлж байгаа. Тэгэхээр та бүхэн бас манай загварын байруудаар зочлоорой. Борлуулалтын албад болоод ирэхээр 127 дугаар байран дээрээ өглөө 9-өөс орой 7 цаг хүртэл нээлттэй байгаа. Та бүхнийг ингээд манай борлуулалтын албаар мөн манай загварын байраар ингээд зочлохыг урьж байна. Дараагийнхаа одоо бас бичлэгээр дахин уулзъя. Одоо надтай энэ хүртэл хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.